Сайн мэцхан өрхөм үзэгчтэй та бүхэндээ энэ удаагийн Unleash подкастныхаа зочноор Grand Circle корпорацийн Аз намхан талай Африк бүсийг хариуцсан дэд ерөнхийлөгч Мөхзаяа хичээгээ танилцуулж байна. Сайн байна уу Мөхзаяа хичээ? Миний урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Баярлалаа. Сайн уу Жолин. За манайхан хэрвээ сайн анзаарч байгаа л те сүүлийн үед интерном гээд бусад номын дэлгүүрүүдийн бестселлерээр зарагдаад байгаа амьдрал үзэсгэлэнтэй номын зохиолч маань яг одоо бидэнтэй өнөөдөр ажил мэргэжлийнхээ талаар төдийгүй яг номныхаа талаар бас хуваалцаар ирсэн байгаа. Тэгээд хамгийн түрүүнд танаас асуултаа номныхын талаар асуумаа санагдлаа. Та анх яагаад энэ номоо бичих болсон бэ? Тэгээ бас сая ярьлаа шүү дээ энэ бүхэл бүтэн олон улсын байгууллагын тэгээ зүгээр нэг хот биш улс хариуцсан, бүс нутаг хариуцсан дэд гэрлэгчихээр та ингээ хил дамнан явдаг байх тийм ээ. Таны номноос уншсан л та. Тэгэхээр яг ийм завгүй хуваарийнхаа хажуугаар яаж номоо бичвэ гэд. Ер нь амьдрал үзэсгэлэнтэй ном маань бол ковидын бүтээл шилж болно. Бүтээгдэхүүн тийм. Ер нь сүүлийн 8 жилийн хугацаанд бол жилийн 60-аас 70% нь одоо бусад орнуудаараа явж ажиллах тийм ажилтай бол байсан. Яг өнгөрсөн 20 оны 1 сараас эхлээд Монголдо ирээд тэгээд 2 жил суурин байла. Суурин байж ерөөсөө нөгөө бүтээл гарах боломж гард юм байна. Өмнө нь яг ер нь бол ном бичиж гэж би яг үнэ эрэхтэй бол 11 жил болсон байдیں۔ Их удаа хугацаанд оцсон байгааз тэгээд яг хоо тэгээд тэрийгэ зориг болгоё гэсэн. Тэрийг зориг болгоод ингээ бүр үйл хэрэг болоход бол надад Observe Consulting гэдэг компани ментор хөтөлбөр бол маш их түлхээц урам зориг болж өгсөн. Би өнгөрсөн оны 11-р сард Observe Consulting гээд зөвлөх үйлчилгээний байгууллагын ментор хөтөлбөрт амрагдаад миний менторууд болохоор одоо Datacom-ийн Хотгой, улсын хурлын гишүүн оюун гэрлэгч, за Батханд Max Group-ийн хүний нөөцийн захирал Батханд тэгч байсан. За бас Mobicom-ийн CEO байсан болор захирал гэдэг ингээд ийм мундаг хүмүүс байсан. Тэгээд ерөнхийдөө менторуудтайгаа зөвлөж яваад тэгээд ийм ном бичих санаа анх уушаал өөр ном бичих гэжсэн боловч нөгөө ковидын үе таашааж явж болохгүй судалгаа хийхэд жоохон зарлагдмал байсан учраас эхний ном бол яг өөрийнхөө 20 жилийн туршлагыг хуваалцах. За дээр нь бас ээждээ хамгийн эхнийхээ номыг ээждээ зориулж ээжийнхаа турсгал зориулж бичсэн байна. Сонирхолтой яг уншиж та боцсон л та аюу гоё ингээд детальчилж юу тийм байгаад ингээд төсөөлөлт буухад айгүй дөхөм детальчилж бичсэн бас аахгүй. Тэгэхээр та тэр болноо тэмдэглэж явж исэн гэсэн үг үү? Яг нь ер нь бол 5-6 жилийн өмнөөс ингээл түүхүүд бичээл заримдаа Facebook энтер дээр ч гэсэн биччихдэг л байсан. Тэгээд түүхүүдээ бол бичсэн. Гэхдээ тэрнээс өмнө одоо яг энэ номоо бичээ би яг ингээд ном болгоё. Энэ жил ингээд суурин байгаагийн ээжийнхаа төрсөн өдрөөр би номынхоо нээлтийг хийнэ гэж төлөвлөөд бичсэн. Яг тэгж төлөвлөж явах үедээ бол ном бичих сургалтанд хамрагдсан. Ганабел институтийн ган долгор багш за манай оюун гэрэл менторын нөгөө эрхэн одоо бестселлер ном бичих вэ гэдэг сургалтанд бол хамгийн хамрагдчих бас бичлэгийн тэр зөвлөгөөнүүд авч исэн. Дээрээс нь гадаадын зохиолч нарын нөгөө YouTube дээр байдаг нөгөө зөвлөгөөнүүдийг маш их сонссон. Тэгээд анх 5-6 жилийн өмнө бичижсэн бичлэг яг номон дээр орсон бичлэгүүд бол маш өөр ялгаатай байгаа. Тэгэхээр одоо ном бичихэд бол маш их ур чадвар хэрэгтэй болд юм билээ. Анхны ном учраас айхтар сайхан болсон гэж худлаа хэлээд яг хөө зүгээр тэгтээ бол бичлэгийн хувьд тэр нөгөө дүрслэгдээд байсан деталь нэгээд байгаа шүү дээ. Тэрийг бол бас юм техник байдаг юм билээ. Тийм нам дээр уншиж байхад таны аягүй тийм нэг хувийн амьдралын баримтлагдаг зарчим тийм ээ хэрэгжүүлдэг одоо би яг энэ миний одоо үнцэн энэс цаашаа гэсэн хэл хязгаар гэж тогтоосон юмнууд байсан байхгүй. Тэгээ та тэрнийг яаж одоо ингэж яг тууштайгаар дагаж ирсэн бэ? Баримтлж ирсэн зарчмуудаасаа та хуваалцж болох уу? За яг хүмүүс бол намайг таньдаг хүмүүс нэлийн зарчимч гэж бол хэлдэг. Тэгтээ би аль болох их зарчим шиг юмд баригдсан байхыг боддоггүй илүү их нээлттэй open minded гэдэг чинь тийм байхыг бол хичээдэг. Яг зарчимч гэдэг юм уу амьдралдаа барьж явдаг үнэт зүйлийн хувьд бол ээжээс үлдээсэн одоо сургаал тий хүмүүжил бол мэдээж байгаа. Тэрний нэг нь бол жишээлбэл ямар нэгэн юмнаас ухарч нацахгүй тий эрсдэл хийх чадвартай байх, юу ч байсан даваад туулаад гарах би чадна гэсэн хандлагатай байхыг л одоо манай ээж бол надад жишээ нь сургаж хүмүүжүүлж өсгсөн байдаг. За насанд хүрсэн хойно сүүлд бол олон жилийн өмнө Мексикийн зохиолч Микель Руизийн өөртөөгөө их дөрвөн хэлцэл гэдэг ном уншсан. Тэр бол жижигхэн ном байдаг. Тэгэхдээ тэр номын зарчмууд нь надад маш их таалагдсан. Тэгээ ер нь одоо бол амьдралдаа тэдгэрийг дөрвөн зарчим байгаа. Тэрийг л хэрэгжүүлэхийг хичээж явдаг. Тэгээд тэрнээс зөөр товчхон хэлэхэд эхнийх нь бол
be impeccable with your words буюу нөгөө үгэндээ нүгэл хилэнцгүй бай гэх тий дандаа эрэг сайхныг ярьж өөртөө болоод бусдад гэх тий тэр зарчим хоёр дахь нь болохоор сайн ч байсан сүрэгч байсан өөр дээрээ бусдын үгийг хэд битгий хүлээж аваа ерөөс өгөн дээр тусгаж авч болохгүй одоо тухайн өдөр нэг хүн таныг магтлаа гэхэд та үнэхээр сайн байсан да биш тий тэр хүн сайхан сэтгэлдээ өндөр сэтгэлдээ явж исэн учраас таныг магтсан ч байх юм билүү нисээд ах хэрэггүй за сүрэг муухай үг хэллээ одоо юу гэдгийг ингээ таныг буруу гэж бодсон ч гэсэн тэрийг битээ өөр дээрээ хүлээж ав тухайн үед магадгүй тэр хүн бас сэтгэл санааны байдлаасаа болоод түн донцгүй гэлсэн ч байх юм билүү тий ямар нэг юм сэтгэл зүрхэндээ битгий хүлээж ав тэр бол таны туйлын үнэн биш ээ тий ер нь бол нөгөө манай яруу найрагч дашбалбар хэлсэн байдаг тэнгэр шиг бай гэх яг тэр философи байхгүй тэгэхээр тэр альва юмыг хит ингээл хөрцүүлж хүлээж аваад эсвэл хутарж мунаад байхгүй нэг л юм тэнцвэртэй сэтгэл хөдлөлтэй байхыг бол тэр ном их зааж чиглүүлсэн мэдэг тэрийг хэрэгжүүлэхийг хичээдэг. За гурав дахь нь болохоор нөгөө таамаглал дэвшүүлж одоо хэтрүүлэн бодохгүй байх. Тэ одоо би жишээлбэл Жолитой ингээл найз нөхөд байлаа гэж бодоход ингээ холбоо орохгүй удахаар за Жоли номыг тоохоо болчих энэ төр гэж хэтрүүлж бодоол нөгөө чамд юу тохиолдсныг мэдэхгүй байж тэ өөр дөрөө хүлээж аваад бодоод идэг хүмүүс байдаг штэ тэгэхгүйгээр хай Жоли хоёулаа ойрд ярьсангүй шүү зүгээр үү тэ гэд ингээл асуудлыг юусоо ярьж маш тодорхой байдлаар шийдэд явчихгүй таамаглал дэвшүүлэл тэрнийгээ туйлын үнэ юм шиг бодоол ингээд л байдаг штэ тэ тэгэхгүйгээр амьдрах бол маш чухал тэ аз жаргалтай стрессгүй байхад маш чухал гэдэг тэгээ тэрийг бол яг баримталдаг. За дөрөвдөх нь бол нөгөө юу ч хийсэн хамгийн сайнаар хий. Тэгтээ хэтрүүлж битгий хий. Дутуу битгий хий гэж байгаа. Хэтрүүлж хийхээр яагаад гэхээр нөгөө маш сайн бүтээл гаргах гэдэг ч юм уу те хэтэрхээ өөрийгөө шахаж ажилласаар агаад магадгүй бүтээмж цаашдаа нөгөө нэг юм тэгш байхаа болчоод тэг хит ядарсан хүн чи яаж сайн бүтээл гарах вэ те. Тэгэхээр хит сайн битгий тэгтээ хамгийн сайнаар хий. А дутуу юмыг битгий хий. Би энэс илүү хийж чадах байсан шүү дээ гэдэг харамсал сүулт нь төрдөгөө гэт. Тэр яг ийм л дөрөв юм байна. Хүмүүний тунгийн тааруулаа гэсэн санаа юм биш үү тий. Тэр маш гоё ном. Тэгээд тэр номыг бол би бас хүн дээрээ мөрдөхөөс гадна таарсан хүмүүстэй хэлж яхаг боддог. Гэхдээ таны ном үгүй яг тунгийн тааруулсан ном болсон байна. Та номоо англи хэл дээр одоо хөрвүүлээд гадагшаанаа гадны одоо зах зээл төрсөлтэй гэж бодож байгаа өсөлтэй яах одоо худалдаан зах зээлд гаргая гэх. Тийм төлөвлөгөө байгаа. Одоо хэрвээ энэ жилдээ багтахнуугүй юу сайн мэдэхгүй байна. Яг ингээд олон улсад ажилладаг болохоор нөө найз нөхдөө тамтарч ажилладаг хүмүүс чи яг ямар ном бичсэн юм шил та гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр бараг тэдэртээ зориулж англи болох юм яах юм бэ? Тийм бодол бол байна. Нэг яа тэгэхээр бас Монгол одоо соёл ахуйг шингээс айгүй гоё хэсгүүдээс аахгүй. Тэгэхээр бид нар болохоор зэрэг гадны уран зохиолын урш тэрийг бас соёлыг айгүй тэгж ийм соёл бийд юм биш гэж одоо миний хувьд жишээ шимтэн уншдаг учраас таны номоо тэгж гаргал гоё юм байна да. Зөвхөн өөрийнхөө амьдралыг тутахгүйгээр одоо Монгол асыг бас одоо төлөөлнө гэж бодож байх болов гэж бодож байгаа. За гаргаж байгаа тийм ээ. Сая одоо ингээл хоёлаа ер нь бол хуваалцж яхад та цаа хэллээч одоо ингээ юмныхаа тунгийг тааруулна гэ. За ингээ явж яхад хүнд ингээд ямарваа нэгэн байдлаар дараагийн боломжуудтэй үе таалгууд нийтдээ штэ тий. Тэгээ би яаж юм бас таны номыг уншиж яхад та их тэр боломжуудыг гарч ирэх үед бэлэн байсан юм шиг санагдсан байхгүй. Тэгээ хүн бэлэн байхын тулд бас өөрийгөө за би бэлэн байна гэдгээ мэдэх цаг гэсэн штэ. Тэгэхээр өөрийгөө бэлэн болж байгаагүй таньж мэднэ гэсэн үг. Өөрийгөө ер нь таньж мэдэх тал дээр та бусад одоо манай үзэгчд сонсогч нарт одоо хандаж хэлвэл ийм байвал болдсон байлээ шүү гэж туршлагаасаа хаваалцвал. Баярлалаа. Тэгээд жоохон одоо сайн асуулт байна тий. Хариулахад хэцүү. Яг уу ер нь бол амьдрал бол сайн амьдрал богинохон муу амьдрал их урт гэж би боддог. Тэгэхээр нэгэн тал амьд байгаа юм чинь амьдрсан шиг амьдраад жоохон сонирхолтой өөртөө сонирхолтой амьдрмаар байдаг. Тэгэхээр нөгөө хүн бол аливаа амьд нээлттэй адал явдалд дуртай байвал их амьдрал сонирхолтой амттай байдгийн болов уу гэж боддог. Тэгэхээр ямар нэгэн шинэ хийж үзээгүй юм а зориглоо тийчхдээ эр зориг л ерөөсөө амьдралыг авч явдаг юм болов эрэгтэй ч гэсэн эмэгтэй ч гэсэн хүний хувьд. Тэгэхээр ямар нэгэн юм чадахгүй гэж бодсон бол тэрэн дээгүүр алхаа гарчгаад ард нь гарчхаар айгуу
сайхан санагддаг. Жишээ нь ном бичин хэвлүүлнэ гэдэг бол миний хувьд нэг бодлоос хорилт байсан. Ингээл учиргүй өөрийнхөө зургийг нүүрэндээ тавьсан ном хэвлүүлэхээр энэ нөгөө мөхцөө галзуурчиж гээл таньдаг хүмүүс ил болов гэл ихлэж чи айдас байгаа байхгүй тий. Яг тэр ном хэвлэгдээд номын дэлгүүрт очиж дараа юу болохыг мэдэхгүй ингээд нэг айгаад байгаа юм шиг. Тэгтэл тэрийгэд аваад гарсан. Тэгээд чинь олон жил бодож исэн юм а биелүүлсэн шүү дээ гэж бодохоор нөө зорилгодоо хүрсэн гэдэг нь өөрөө маш гоё мэдрэмж байсан. Тэгэхээр хүмүүс одоо залуу үедээ тий захиж хэлэхэд бол зорилготой байгаа тэрэндээ заавал хүрж байгаараа гэх юм бол тэрний ардлын тэр зорилгодоо хүрсэн амт гэдэг бол аюугаа хамшигтай байдаг. Тэгээд зорилгодоо хүрэхэд бол хүнд ур чадвар мэдээж хэрэгтэй. Тэгтээ ур чадвараас өмнө ир зориг хэрэгтэй байдаг. Тийм ер нь аль та нэг амьдралынхаа түүхийг бичсэн мэт шүү дээ. Би яваас уншаад ямар ир зэрэгтэй юм бэ гэж бодогдчихсэн байхгүй. Би одоо хэлсэн хүний нэрийг санахгүй байна л да. Хэрвээ танд пуужин жолоодох боломж олдвол мэдгүй ч байсан ороос учрах учир нь дараа нь олдно гэдэг шүү дээ. Тийм үү тий. Аха сая одоо ингээл хоёулаа таны одоо хувь хүний хөгжлийн талаарч манай Unleash podcast ер нь бол хувь хүний хөгжил дээр айгүй анхаардаг. Тэгээ бас leadershipтэй одоо удирдах чадвар манлайлал те багийн ажиллагаан дээр айгүй анхаарсан. Тэрний тал руу чиглэсэн мэдээлэл хийгээд энэ хүмүүсийн туршлагуудыг бас бусадтайгаа хуваалцдаг байхгүй. Тэгээ та түрүүнд нөгөө таныг түрүүнд танилцуулж яхад та одоо Grand Circle гэдэг одоо олон улсын корпорацийн те Аз намхан далай Африкийн бүсийг хариуцдаг дид ерөнхийлөгч та бас консалтинг хийдэг гэсэн. Тэгэхээр одоо баг бүртгүүлэлтэн дээр та юуг хардаг вэ? Би ойлгохдоо та хүний хүмүүсийг авч ажиллуулт юм байлээ. Тэгээ зүгээр нэг өөрийнхөө ингээд уулзсан хүнээсээ биш. Тэгээ ингээд бүс нутаг дамнан онлайнаар ярилцлага хийгээ тэгээ аваад тухайн хүнийг ханга алсаад зөвлөөд явдаг санагдсан. Тэгэхээр одоо яг энэ цаг үед бүх ажилчид баг тийм боллоо шүү дээ. Ковидын үеэр бүх ажил зүүмээр явагдаж байна. Онлайнаас алсын занаас явагдаж байна. Тэгэхээр энээр танд бас хэлэл зөвлөгөө байгаа юу? Яг энэ дээр би нөгөө тогтсон системтэй том байгууллагад ажилладаг учраас тэр байгууллагын систем гэж байна. Тэгэхээр шинээр бизнес байгуулж байгаа юм уу, жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүс хэрвээ сонсч ивэл те баг бүрдүүлэхэд бол ерөөсөө бид нар эхлээд хүнийг нь бодоод идэг. Гэтэл тэр баг бүрдүүлэхээс хамаагүй өмнө танай байгууллагын алсын хараа эрхэм зорилго те тэр чинь юу вэ? Үнэт зүйл чи юу юм? Тэр тантай нэг үнэт зүйл ижилхэн хүмүүс нэгдэж ижил таны хүрэх гээд байгаа тэр алсын хараанд хамтдаа хүрнэ. Та ганцаараа тэнд хэзээ ч хүрэхгүй таны ажилтнууд л таныг хүргэн. Тийм учраас тэр байгууллагын нь алсын хараа эрхэм зорилго тодорхой юу? Үнэт зүйл нь яг тодорхойлогдсон уу? Тэрэндээ тохируулж үнэ сонгож авна. Үнэт зүйл нэгдэхгүй. Үнэт зүйл гэдэг бол одоо хэлээр ярих юм бол одоо нэг хэл гэсэн үг шүү дээ. Байгууллага дотор хичнээн л хүн байна. 5 бол 5, 10 бол 10, 1000 бол 1000 нэг хэлээр ярих юм бол тэр үнэт зүйл нь бий болгож идэг. Тэгэхээр үнэт зүйл нэгтэй хүмүүсийг сонгож авах гэдэг бол одоо баг бүртгүүлэхийн хамгийн ихний алхам. Тэгэхээр тэр маш чухал. Яг Монголд бол одоо дөнгөж эхэлж байгаа бизнесүүд бол бизнесээ хийн, бүтээгдэхүүнээ гаргана, үйлчлэгээ гаргана гэдээ явж байгаа болохоос нөгөө үнэт зүйл юу юм? Энэ дээр бид нартай хамтраад 20 жилийн дараа тэнд хүрэх нь хаавна гэж харах нь жоохон түгээмэл биш байх шиг харагддаг. Тэгэхээр тэн дээр анхаараа. За нэг нь тэрийгэ тогтоосон бол хүний үнэт зүйлийнхаа дагуу шалгаруулж авна. Тэр хүний үнэт зүйлийг тогтоох, үнэт зүйл гэдэг нь бол тухайн хүний төрөлтөөл төрсэн хандлага нэдэг. Тэгэхээр ер нь бол ямар ч байгууллагад те бизнесийн ч бай ямар ч байгууллагад хандлага бол номер 1, ур чадвар бол 2-т. Манай байгууллага бол яг тэр зарчмыг мөрддөг. Ур чадвар бол хүнд дутагдаж болно тэрийг сургаад авчихад бол маш амархан. Төрөлхөөсөө хандлага нь одоо хандлага нь буруу хүн гэж бол байхгүй. Зүгээр л манай байгууллагт ийм хандлагатай хүн хэрэгтэй тэр нь л биш байвал гэсэн үг л дээ. Тэгээс үүш одоо төрөлтөөл тийм буруу хандлагатай хүн гэж угаасаа байдаггүй гэж би боддог. Тэгэхээр манай байгууллагад ямар хандлагатай хүн хэрэгтэй гэдгийг тогтоогоод тэр хандлагатай хүнийг илрүүлж авахын тулд асуултаа сайн зөв тодорхойлно гэсэн үг. Одоо би жишээлбэл жолигийн хандлагыг илрүүлж авах чавал манай байгууллага жишээлбэл маш одоо эрсдэл хийх зоригтой те эрсдэл хаягч адал явдал дуртай алдаа гаргахаас айдгүй тийм хүн хэрэгтэй байхгүй юу? Тэгвэл бизнесийн байгууллагыг ямар одоо эндээс тэнд хүрэхийн хооронд янз бүрийн юм туршиж үзэх хэрэгтэй болно. Тэгэхээс биш би мэддгээл хийнээс суудах юм бол мэдхгүй юм юу мэдхгүй юм мэдхийн тулд хүн заавал шинэ юм хийн те. Тийм хандлагатай хүн мөн үү биш үү гэдгийг би бол одоо жолитой жишээлбэл ийм стационар зохиож ягаад өгөгдөл өгж ягаад дүрд тоглоод тэгэхэд хамгийн зөвөр гарч ирдэг. Зүгээр асуулт асуугаад за таны давуу тал юу вэ, сул тал юу вэ гэд бол яг хуу багцааны юм гарна. Тэгтэл нөгөө хүн яг дүр тоглож байхдаа жинхэнэ өөрийгөө харуулж идэг. Нөгөө одоо фейк байж чадахгүй гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр тэр арга бол хамгийн үр дүнтэй.
Хэрвээ боломж байдаг бол одоо танад ажилд орохыг горилж байгаа 5 хүн байлаа гэхэд 5 уулынгийн зэрэг дуудаж хагаад ярилцуулаад тэгээд 5 уулынгийн зэрэг дүр тоглуулах юм бол тэндээс бол та яг хэрэгтэй үнийг олж харна. Ингээ өндлөнгөөс үнийг зэрэг харж байгаа болохоор нэг нэгээр нь ярьцлага аваад байхад бол яг уу мэдээж ялгагдана. Гэхдээ 5 үнийг зэрэг суулгаж ярьцлага авах гэдэг бол маш өөр гэдэг. Ямар өвөрмөц амин сонсож байгаагүй жишээ вэ гэж харлаа. Тэгэхээр тэр 5 хүн дотор ялангуяа манлайлагч хүнийг шалгаруулж авъя гэж байгаа шууд харагддаг. Ааха. Ямар гоё жишээ вэ. Манай үзэгчид бас стартап эхэлж байвал те эсвэл HR-аар ажилладаг баг бүрдүүлдэг хүн байл. Энэ тал дээр анхаарал айгүй гоё жишээ байлаа. Баярлалаа тань таваалцсан. Одоо ингээд за багаа ингээд сонгоо за 5 өрнөө бүрдүүлээд авлаа гэж бодъё. Тэгэнгүүт тэр зөвөр миний ойлголтоор юу гэж боддог гэхээр ингээд тухайн хүн өдөр болгон яг өөрийнхөө 100% потенциалаар тэ чадамжаар алиад байхгүй л хальтаа хүний амьдралд үүс тохиолдож байна шүү дээ. Дутуу нойр мөлсөн үе байна. Тэгэл гэр бүлийн асуудал тохиолдсон үе байна. Янз бүр. Тэгээд яг энэ үед нь ингээд хараад хахаар дөнгөө хүний маань бүтээнж минь буураад ирлээ. Ингээд анх харсан хүн маань ийм байсан штэ болно. Тэр хүнийгээ ажилуулмаар яагаад гэдэг нөө тэр уг хүнийг гаргаж ирмээр идэг. Тэгээд тэрэн дээр одоо ямар арга хэмжээ авбал тэгээд юм болоо. Бас өөрөө тийм байдалд орсон байгаа ажилтан би одоо ингэж чадахгүй байна да гэд бол мэдрээ дотроо гимшээд бараг яваад байгаа шүү дээ. Тэгэхээр тэр хүн гэсэндээ ямар одоо арга хэмжээ өөртөө авах хэрэгтэй юм бэ тий. За эхлээс нь би ажилтны талаас нь ярив тий. Дараа нь ажил олгогчийн талаас. Яг би ч одоо ингээд сургууль төгснөөс хойш ажил хийсэн тоор 21 жил ажилласан байна. 21 жилийн хооронд бараг 35 жилийн ажил хийсэн. Тэгээ ингээд харж байхдаа ажилтан хүнд юу тохиолддгоо гэхээр нөгөө хит их сэтгэлтэй ер нь ихэнх хүмүүс ажилдаа маш их сэтгэлтэй байдаг. Яа тэгвэл таалагдж байгаа учраас л тэр ажилд орж байгаа тий. Ингээл хамаг үр хөхөд амьдралаа ардаа тавьчаад за ямар ч байсан ингээл ажиллаад нэг номер тавьж явсараа байгаад тэр хүний нөгөө өөрөө мэдхгүйгээр би болоод сэтгэл нь стрессцсэн байдаг. Нөгөө амралт ажил амьдралын баланс гэдэг юмыг юусан тэрэн дээр бол бидний боловсрол айгүй муу байдаг. Тэрийг ажил олгогчч нэг анхаардаггүй сургууль соёлдвол даашаа бүр заахгүй штэ. Тэгэхээр ажил амьдралын балансаа олж чадахгүй болохоор хүн өөрөө ирэхгүй стрессж байгаагаа ч мэдэхгүй явсаар агаад тэгээс үлдээ бүтээмж нь муудчихдаг. Тэгвэл бүтээмж муудаж байгаа гол шалтгаан болохоор ажлын цагаа барьж ажиллахгүй байх. 7 хоногт одоо 40 цаг ч юм уу за өдрийн 8 цаг ч юм уу ажиллана гэсэн бол тэрүүгээр л ажиллаад би 8 цагт ямар бүтээмжтэй гаргахын гэдгээ тодорхойлохгүй ажлын цагаар яах вэ ингэж гарч орж байгаа тэгэнгүүт гинт ухаарад орон суугаа ажилчдаг гэдэг ч юм уу тийм хүмүүс байдаг. Гэвтэл энэ нь удаан үргэлжлэхээр ингээд хэд олон цагийг ажилдаа буюу нэг юмд л зарцуулснаас болоод бүтээмж нь муудаж эхэлдэг чинь дуртай байсан сонирхол нь буурдаг ч гэдэг юм уу. Тэгээ нөгөө анх орж исэн цоглог нөхөр бол өөр болж хуурна тий. Тэгэхээр ажил амьдралын баланс гэдгийг маш сайн барих хэрэгтэй гэж боддог. Тэгэхээр ажил олгогч талаасаа болохоор ажилтнаа эзэж боломжтой бол илүү цагаар ажиллахгүй байхад л анхаарах хэрэгтэй. Намайг одоо Францын байгууллагад ажилладаг байхад тэднийх илүү цагаар ажиллахыг ерөөсөө зөвшөөрдөг байсан. Илүү цагаар ажиллах гэхээр чи бол ажлаа төлөвлөж чаддаггүй, төлөвлөсөн ажлаа цагтаа хийдэггүй, айгүй бүтээмж муутай хүн байна гэж үзээ. Айгүй шоконд ороод бид нар ч нөө илүү цагаар ажиллахыг амар сэтгэлтэй байна. Тэр сайн ажилтан гэж хэлээд байдаг шүү дээ. Анх бүтээмж гэдэг чинь тийм байд юм байна. Илүү цагаар ажиллах гэдэг чинь муу юм байд юм байна гэдгийг анх бол тэгж ойлгож исэн. Тэгээ одоо бас ингээл дүүнер муунер гэл энэ тэнд ажиллаж байгаа хүмүүс биш. Ажлын ачаалтайгээд өдөр шөнөгүй ажиллаж байна. Залуу байхад бол яг давчдаг. Тэгэл нэг ингээд дунд нас руу ороод ирэхээр хүн бол ядардаг. Тэгэл ажилтны чапи биш ажил олгогч нь ч энэ өстөө нэрээ ингээд явах олчлоо ч гэдэг юм уу те ингээд нэг сайн ажилтаа олдохгүй байна гэж ингээд тэгэхээр тэр ажилт нь өөрөө ажил олгогч нь өөрөө ажил амьдралын баланс гэдэг л аюу сайн барих бүр ингээд нөгөө тэрийг хүчээр бий болгож хүн өөрийнхөө төлөө нөгөө сэтгэл гаргах хэрэгтэй байхгүй. Бусдын төлөө гаргадаг сэтгэлээ өөртөө гаргах хэрэгтэй. Өөргөө хайрлах хэрэгтэй тий. Аха. Баярлалаа үнтэй зөвлөгөө өгсөн. Яг ингээд хоёр талаасаа манай үзэгчид маань яг сонсоод дүгнэлт хийж байгаа гэдэгт итгэж байна. Та сая ярьлаа штэ ингээд өөрийгөө хайрлах хэрэгтэй, өөрийгөө ингэх хэрэгтэй. За энэ донд ингээ ажил хийгээ явж байлаа, өөрийн бизнесээ хийгээ явж л ч юм уу тий. Тэнгүүд нэг тийм би одоо цаашаа нь өсөх хэрэгтэй байна ч гэдэг юм уу. Одоо хөгжих хэрэгтэй байна гэ энэ төлөвлөгөөг гаргаад эхлэв штэ тий. Тэгэхээр одоо яг зарим тохиолдолд ялангуяа одоо бидний үед гэх юм да 30 гараа эхлэхээр арай ороодчлаа гэж боддог ч юм билүү. Эсвэл нөгөө хүүхдүүд нь сургууль сурж байгаа болохоо тэднэрийнхээ төлбөрийг яах вэ гэлтэй ингээ бодоод эсвэл нөгөө өөрөө би одоо юм зарахад одоо ороодчлаа хэлийг 20 наснаас доош сурдаг гэсэн гэлтэй ингээ яриад игдээ. Та энэ дээр ямар санал бодолтой байдаг вэ?
Ер нь бол хүн насан туршдаа сурна, үхтлээл сурна. Тэр нь одоо жишээлбэл тэр нөгөө нэг оройтчлоо гэдэг хандлага хүнийг маш олон юмнаас хойш татдаг. Миний нас явчлаа. Одоо нэг сургалтанд суух гээд очоо. Яг ер нь бол жоохон ичмэр бол байдаг. Тэр жишээлбэл нөө сурхаас ерөөсөө ичдэггүй. Тэгэл янз бүрийн сургалтанд сая гэтэл миний ментор хөтөлбөрт ороход л баг хамгийн хөгшин биелсэн. Дандаа л залуучууд бизнесийн залуу бизнес эрхлэх залуучууд байсан. Тэгэл одоо 40 хүрчээл дахиад ментор ингээл явж яхаар нэг талдаа хэрвээ би нөгөө сурхаас ичдэггүй хүн байсан бол ичмээр байгаа байхгүй тэр нөхцөл байдал өөрөө одоо энэ яасан тийм ингээд гайсартай ментрлуулах гайваа ингээд хэрвээ ичдэг байсан бол тэрэнд орохгүй ичээд орч чадаагүй бол тэр хөтөлбөрөөс авах гайхамшигтай сайхан үр дүнгууд эзэж надад ирэхгүй магадгүй амьдрал үзэсгэлэнтэй гэдэг ном бүтэхгүй байсан байхгүй. Тэгэхээр хүн ерөөсөө сурж мэдгээс ичиж болохгүй. Тэр нас гэдэг бол зүгээр нөгөө тоо гэдэг шиг тий хүн хэлээ хэдэн насандаа сурж болно, юу ч сурж болно. Хамгийн гол нь би одоо залуучуудад хэлэхдээ эрдэм номыг эртхэн шиг л сур гэж хэлмээр байгаа. Тэгээд би одоо хүүхдтэйгээ манай том хүүч одоо 1-р курсын оюутан би бас зэрэгцээд оюутан болоод явж байгаа. Заримдаа боддгоо л да яг төлбөр мөнгө гээл ингээл амьдралын одоо санхүүгийн нөхцөл байдлаас цаарлагдах юм байна. Тэгвэл ямар ч байсан болж л таараа би ч сурна хүгээс сургана гэж жишээлбэл ингээд явж байхгүй. Тэгэхгүй за хүүхдээ л бодъё гэдэг өөрийгөө хойш нь тавьчаад байвал би ч өөрөө хүн шүү дээ. Би ч хүсэж байгаагаар амьдрах ёстой тий. Эцэг эхчүүд бол хүүхдээ бодож ийн гэ өөрийгөө арагш нь тавьчаад ээж болохгүй гэж би. Эцэг их нь эцэг их шиг байж хүүхдээ үлгэр дуурайл байна шүү дээ. Харин тийм яг үнэ. Нөгөө vulnerability-г сүүлүүд айгүйх яриад байгаа байхгүй юу? Дээр төлөй гээд нөгөө нэг ном айгүй алдартай болоод манай Монгол бол нарчлал гаргацсан л лээ. Тэгээ тэр номнаас уншиж хахад өдөртөгч хүн гэлээ эсвэл ээж хүн гээл эсвэл би одоо энэ хүнд энийг харуулж болохгүй айгүйх бариалаа тэгтлээ эмзэг байдлаа яаж одоо зөвөр илэрхийлж гаргах хийгээ та ер нь тэрийг одоо сая өөр хүмүүсийнхээ өмнө ч юм уу те эсвэл одоо ажилд авж байгаа тэр хүмүүсийнхээ өмнө илчилж ингэж хэлээ тэр нь ямар нэгэн байдлаар ямар нэгэн байдлаар ер нь л дандаа сайн тал руу ивцэн лээ л та тэгжсэн түүх байгаа юу? Тий ер нь байгаа. Одоо ч ингээд яг ер нь бол яг менежмент удирдлагын чиглэлээр 10 хэдэн жил ажиллажлаа. Тэгвэл хэдэн жил дандаа л удирдах ажил хийж байна. Хүн ерөөсөө өөрийнхөө нөгөө сул талаа ил гаргахгүйгээр бол хүнийг удирдах болтгүй. Төгс юм шиг байгаа хүнээс хүн дүүлдэг. Тэ ингээд миний буруу биш байсан ч гэсэн яана уучлаарай Жоли миний буруу те би одоо Жолигийн хийгээгүй ажлын төлөө би буруугаа үлээх хэрэгтэй байхгүй. Яг үнэ хэрэгтэй би дотроо бол Жолигийн буруу гэж бодож ч магадгүй. Тэгтээ би сэтгэлээсээ те уучлаарай би чамд хангалттай саппорт үзүүлж чадаагүй учраас ингээ энэ ажлаа хоёулаа амжуулж чадсангүй. Ингэчлээ энэ миний буруу одоо хоёулаа цаашаа яаж ажиллах вэ гэдэг. Ингээд би бууж өгж ич те нөгөө бага хөдөлгөгч байдаг юм. Тэгэхээр нөгөө илэн далангуй байх, өөрийнхөө буруу хүлээхээс ичхгүй байх, даашаа нөгөө тэр vulnerable гэдэг чи одоо юу гэж хэлэх юм бэ? Эмзэг байдал юм монголчлаа. Миний бодлоор эмзэг байдлаас илүү дотроо ичээд байгаа тэр зүйлээ ил гаргаж хэлэх гаргах тийм хүн болгон дутагдaltaй хүн болгон суул талтай хүн заавал төгс байх албагүй байхгүй тийм дааш хэд өөртөө итгэлтэй байх тусмаа нөгөө ингээд хүнтэй ойртоход аягүй хэцүү нөгөө тийм unapproachable гэж хэлдэг шүү дээ тийм гэдэг. Одоо миний амьдрал үзэсгэлэнтэй ном ч гэсэн тэр шүү дээ. Миний амьдрал тохиолж исэн бүх болохгүй бүтгүй юм тэнд явж байгаа. Тэрийгээ би ингээд яагаад танихгүй хүмүүс илчлээд байгаа юм гэхээр тэгжээж л хин нэгэнд юм өгүүл өгнө шүү дээ тийм. Би харин таны тэр номыг уншаад энд яг энэ байдлыг бичсэн байна шүү дээ. Эндээс аюул олон хүн уран зориг аваасаа. Тэгээс өнгөрсөн би одоо жишээлбэл ажилд орохгүй бол нэг буруу шийдвэр гаргаад эсвэл тухайн ажлын маань газар нь тийм байгаа л гэж би чинь одоо зарим бүтлгүү түүхүүдэд бичсэн байгаа шүү дээ. Бүтлгүү түүхийг хэрвээ би айгүй өндөр эготой хүн байгаад ингээд тэрийг оруулахгүй гэх юм бол энэ номонд ямар ч нөгөө давс суужир байхгүй тий хүнд өгөөжгүй ном. Үзэсгэлэнтэй байдал нь олох тий. Та одоо дараагийн ном гаргах гэж байна уу? Эсвэл ер нь таны дараагийн төлөвлөгөө юу байгаа вэ? Яг хичээж байгаад энэ номоо ямар ч байсан англи болгоё гэж бодож байгаа. Тэгээд нөгөө англи болгохын тулд англи уншигч нарын соёлд тааруулж бичнэ гэхээр номын зарим хэсэг жоохон өөрчлөгдөж илүү детальны болдог ч юм уу те Монголд бол нөхцөл байдал юм байт юм а байсан юм а ч гэдэг юм. Ингээд нэг жоохон өөрчлөгдөх байх. Тэгэхээр жоохон цаг орно байх гэж бодож байна. Тэг эхний ээлжинд бол энэ номоо нэг англи болгоё. За дараа нь бол яг боцсоны хоёр ч номын санаа байгаа. Ном гэхдээ нэг санаан зоргоор бүтчихдэг. Хэцүү процесс үүд юм байлаа. Гэхдээ яг ихний номоо гаргасан учраас зөрөгтэй байгаа. Тэгээд
ном бичнээ залуучуудынхаа боловсролд зориулсан. Тэгэхээр тэрийг нэг уншаад амархан тийм хүн сонирхолтой өгөөжтэй явдлаас нь яаж үчхүү гэж судалгаа хийж л. Та түрүүн бас нэг номны cover надад харуулсан шүү дээ. Тэр номныхаа талаар тий. Би сая энэ ковидын үед яг энэ номоо бичиж эхлэхээс өмнө нэг ном орчуулсан. Ер нь бол 2 ном орчуулсан. Мэдээж англи хэл одоо 21 жил сурлаа тий. Хэлнийхээ бэрэг нэг үзээ та гэд бас монгол хэлээ сайжруулъя гэдэг үүднээс аюу яасан. 2 ном орчуулсан. Бас нэг зорилго нь болохоор өөрөө ном бичих гэж байгаа учраас ер нь дэлхийн бестселлер мундаг зохиолч нар номыг яаж бичдэг юм бэ? Тэрийг судлаа гэж орчуулсан байдаг. Тэгээ тэр бас надад айгүйх өгөөжтэй байсан. Тэгээ одоо яг эх 7 хоногт тэр орчуулгын ном Итэнс Видас буюу тэ Нью-Йорк Таймс-ийн бестселлер зохиолч Колин Хөврийн эхлэхийн тулд төгсдөг гэдэг нэртэй гоё орчуулгын ном шинээр гарах гэж байгаа. Тий. Номныхоо хинтээс өгч болох. Та яа энэ номыг зөвөр бестселлер хийсээ илүү надад маш их таалагдсан. Орчуулж яхад одоо юу гарах бол одоо явах бол гэсээр амар хурдан орчуулагдсан. Тэгэж бичнэ гэдэг бол тэр зохиолч үнэхээр ур чадвар гайхамшигтай. Хамгийн их таалагдсан юм энэ ном өөрөө зохиолчийнх нь хувийн амьдралд тэгээ үнэн тохиолдсон үнэн бодит түүхээс сэтүүлж гарсан. Ер нь бол эрэгтэй эмэгтэй залуу хүмүүс бүгдээрэнд нь зориулагдсан тийм одоо нөлөөллийн ач холбогдолтой гэх юм би одоо бүгдийн задлчаар нэг сонирхолтой энэ залуусын хайр дурлал гарч ийн гэр бүлийн асуудал харилцаа гэдэг нь маш гоё зохиол байгаа да. Тэгэд надад хамгийн их таалагдсан тэр энэ бол зүгээр уран зохиол биш бодит түүхээс сэтүүлсэн бодиттой ном. Тэгээд тэрийг гайхамшигтай уран зохиолын хэлээр илэрхийлсэн. Тэгээд тийм жижиг ном биш 500 дуудастай зузаан ном уншихад бол удахгүй. Тийм гоё ном байгаа. Ямар гоё юм бэ? Маш их баярлалаа та энэ сонирхлоо хаваалцсан. Зөвхөн нөгөө нэг юмдаа ингээ ханаад те урдах ажлаа хийгээл яваад байж болно шүү дээ. Тэгэхгүй ингээд өөрийгөө сориод ийм олон талбарлоо хийгээд бас туршлагаасаа зүгээр нэг ингээ өнгөрсөн түүх болохгүйгээр ингээ баримт олгоод хадгалаа бусадтай хуваалцныг нь хараад маш их урамжсан учраас таныг оцчноор ирсэн байгаа. Тэгээ өнөөдөр ч гэсэндээ бид нарын подкастаар ингээ дамжуулаад аюу олон хүн ч гэсэн магадгүй өөрийгөө өөртөө итгэлгүй байдал эсвэл одоо хичээд тиймээ хойшоо сууж байгаа л зоригтойгоор одоо ямар нэгэн алхам хийх юм бэ би чадах юм биш үү гэсэн урам зориг өгсөн байх гэж найдаж байна. Тэгээ энэ удаагийн дугаарыг маань дуусан тусланаас нь та бүхэндээ маш их баярлалаа.